Сэтгэл маань олон хэсгүүдтэй. Бид нар одоо нэг л юм байна. Нэг л нэг юм хатуу нөхрөл байна. Би болонго шүүмжлэгч. Надад хэрэг юм таалагддаггүй. Би бас юм зөөлөн хүмүүс дандаа намайг дээрлэгдэг. Ганцхан би байгаад тасан тий. Тэгсэн чинь шат 2 руу ороод үдсэн чинь сэтгэлийн менежер байна. Тэгстэ ингэх хэвээр тэгэн шүү. Хүмүүс ингэх хэвээр нийгэм юм байх хэвээр. Багш хүн юм байх хэвээр. Юу айлгүй инээдийн тийм стандарт уу шаардлагууд буддын гүн ухаанд үнийг хатуу үзэл гэж нэрлэдэг. Хэл дээр яг limiting belief буюу хязгаарлагдмал итгэл үнэмшил. Тийм хатуу үзлүүдийг тээчгсэн нэг юм стандарт тулгцсан байх нь тэгэх ёстой, ингэх ёстой. Тэ? Хүн юм болж төрсөн бол тэр чи амжилтанд л хүрж иж хүн болно. Тэр амжилт нь юу гэдгийг эд материалын амжилт байх л ёстой. Чи тэр бомтон болоогүй бол хинч биш. Долларын бүр Монгол мөнгөш долларын тэр бомтон болох ёстой. Тэгвэл чи хинч биш. Юу гэдгийг те та нар ямар шаардлага тавьж чи ингэдэг нөгөө хатуу үзэл сэтгэлийн менежерүүд. Тэгээд тэр чин дандаа аз жаргалд чин нөхцөл тавьчихж байгаа юм. Аз жаргал чи ингээл гэл нэг ая сонсол байгаа үст. Дүүрэл ингээл өөртөө ирэхтэл ингээл аз жаргал байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хатуу үзлэр бид нар аз жаргалдаа сэтгэлийн амар амгаландаа нөхцөл тавьчих.